Тэнгэр заяат Монголын охин би, Тэмээд сүрэгт өмнө говийн охин би. Батмөнх Даян Сэдэн хааны өлгийн нутгийн ариун хөрсөн дээр өсөж дээшилж хөгжиж байгаа та бүхэндээ хүсэл мөрөөдлийн минь нэгэн хэсэг болсон энэхүү эндэр дээрээс мэхийн яслан мэджилж байгаадаа таатай байна. Уран сайхан уулынхаа мөнх зүрхэнд норших өнөөдрийн хэрэглээгээ маргаашийн амьдралдаа нөлөөлүүлж сурсан эхийг бүтээх хүсэл мөрөөдөлтөө хөтлөгдөж байгаа бяцхан охин Гүндгмаа миний цөөн хідэн үгсээрээ ухаалаг иргэд та бүхнийг сонрын мэлахаар өнөөдрийн хэрэглээ маргаашийн амьдралд нөлөөлөх нь итгэлээ танилцуулахад бэлэн болсон байна. Та бүхэн тухлан сууж таалан болгоно уу? Өдрөөс өдөрт хөгжиж байгаа өнгөлөг ирээдүй бүтээх залуу үе хүүхдүүд маань мэдлэгт бус дэлгэцэнд номонд бус сошиал хөдөлмөрт бус хэлбэр таашаал илүү их цаг заваад зориулж байгаа нь маргаашийн амьдралд ноцтой үзүүлэхийн түвшинд хүрээд байгаагийн тод жишээ билээ. Өнөөдрийн хэрэглээ маргаашийн амьдралд нөлөөлнө гэдэг энэ үг маань одоогийн бидний нийгмийн яг үнэн төрхийг сануулж байгаагийн жишээ болоод байна. Би зүгээр л энэ зүйлсийг анхаарах хэрэгтэй. Хичээлээ тараад ном уншаад хичээлээ давтаад суухын оронд цахим орчинд ашиглах мөн богино бичлэх цаг зав зарцуулах утас тоглоом гэх мэтлэн зүйлсүүдэд анхаарал хандуулах болж байгаа нь одоо үеийн хүүхдүүд ирээдүйн маань илүү их юмыг хайрлах, хүнтэй харьцах, юмсыг инэрх сэтгэл нь багасж байгаа нь харамсалтай байгаа юм аа. Өнөөдрийн хэрэглээ яагаад бидний амьдралд нөлөөлдөг вэ? Бидний амьдралын хийж буй сонголт хэрэглээ ирээдүйн амьдралын нөхцөл боломж чанарыг тодорхойлдог хамгийн том суурь болдог. Махатма Ганди хэлсэн байдаг шүү дээ. Өнөөдөр чиний хийж буй сонголт бол маргаашийг бас ирээдүйгч сонгож байгаа сонголт юм а гэж хэлсэн байдаг. Энэ үгнээс бид нар харах юм бол өнөөдөр бидний хийж буй хэрэглээний сонголт мөн чиний хийж буй алхам бүр болгон чинь амьдралыг чинь шууд тодорхойлдог болохыг хэлж байгаа юм а. Гэтэл бид өнөөдөр өөрийнхөө хэрэгцээ юу гэдгийг ч ялгаж чадахгүй хүрээд байгаа юм. Энэ зөвхөн яриад өнгөрөх бичээд үлдэх бичвэр биш юм а. Та боддоо та Чикаго дөрөн хувцастай байж иж та 7 хоног 5 өдөр нь солих 5 жилийн хувцастай байж иж дахиад нэмж хувцас судалдаж авахдаа цаана нь ямар олон зүйл хохирж байгааг та төсөөлдөө дахин боловсрох зэгдэр нь аваачж өгөхгүйгээр байгаль шингээж хаяхад ямар олон амьтад хохирох тэр цаашлаад ямар олон гаа газар хохирох бүр ирээдүйд бидний амьсгалж байгаа агаарт ч гэсэн илүү хохирол учраад ирээдүйдээ санаа зовдөг залуу үеэстэй хандаж нэгэн судалгааг та бүхэнд ярьж өгье. Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн хүрээлэнгийн урт хугацааны судалгаагаар өсвөр наснд хийсэн хэрэглээ зан үйл, тархины хөгжил болон ирээдүйн амьдрал илүү их үр дүн өгч нөлөөлдгөө гэдэг. Хүмүүсийн хэрэгэлдэг утаа тамхи тэдний хэрэглээ юу, хэрэгцээ юу? Амандаа зууж явахдаа угтаатай хүүхчиг амандаа зууж явахдаа ирээдүйн амьдралд нь ямар нөлөө үзүүлэхийг тэд ботож үзсэн болов? Та үүнээс нэг зүйлийг ойлгож болно. Таны өнөөдрийн эрүүл бус хэрэглээний сонголт нь таны ирээдүйг улам өвчлүүлж байдаг юм шүү. Өнөөдрийн бидний хийж буй сонголт бүр маргаашийн бидний амьдралыг зурах биер байдаг. Та тэр биерээр өөрийнхөө амьдралыг өнгөлөг зурх уу, харанхуй зурх уу гэдгийг өөрөө шийднэ. Хэрэг бид мэдлэгийг сонгол ирээдүйг гэрэлтэнэ. Хэрэг бид хөдөлмөрийг сонгол амжилт биднийг тусна. Харин бид хариуцлагатай хэрэглээг сонгол эх орон бидний төлөө бидний эх орон минь хөгжин цэцэглэх болно. Бид бол зөвхөн өнөөдрийн хүүхдүүд биш ээ. Бид харин маргаашийн эх орон, маргаашийн Монгол юм шүү дээ. Тиймээс өнөөдрийн хэрэглээгээ ухаалгаар сонгож ирээдүйн амьдралаа өөрийн гараар бүтээх нь бидний эрх төрдийгүй үүрэг болоод байгаа юм а. Маргаашийн амьдрал гинэт бий болдоггүй. Харин өнөөдрийн зөв бодол, зөв хэрэглээ, зөв үйлдэлээс эхэлдэг юм. Тиймээс та бүхнийг өнөөдрөөс эхлэн зөв хэрэглэж, зөв амьдарч, эх орныхоо гэрэл ирээдүйн нэгэн оч байх болно гэдэгт итгэж байна. Эцэст нь хэлэхэд эх орны нэгэн хэсэгт цохилох бяцхан зүрх Гүндгмаа миний сэтгэлийн үгс, итгэлийн гараагаа өргөн мэдсэн
бяцхан илтгэл байлаа. Энэ хүртэл итгэлийн минь ойлгон сонирдож нэгийг бутаж хоёрыг тунгаасан уудам их орны ухаалаг иргэн танд баярлаа. Миний хэлэх гэсэн талавчид хэдэн үгс маань 400 үгтэй эсэнд биш. 5 минутын илтгэл биш. Та нарт ойлгуулах бяцхан сэтгэл маань оршсон юм шүү. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.